энэ биндэр сумын амралтан дээр ирээд хоолож идэх гэсэн чинь махандаа авцсан гинэ. Нэрнгээс махандаа авцсан биш. Өдөр бүр айлын влог 14 дугаар их эхэлж байна. Хинтээ аймаг руу өнөөдрийн влог маань эхэлж байна. Тэгээ Хинтээ аймаг явах замд Цэнхэр гэж газар байгаа. Тэрхүү Цэнхэр гээд сум. Тэр сумаас шууд байгалийнхаа зүгээр зүүн талаар нь дээшээ иргэсэн зам байгаа. Тэр замаар явхад одоо миний яг харагдж байгаа энэ модын хэсэг газар хурж ирнэ. Улаанбаатараас 150 км орчим явна. Тэгээ энд хурж ирэх боломжтой. Та бүхэн ирж амархаж байгаа бол энд бас ирэх юм гоё газар байгаа шүү. Гүзээлзгэнтэй модтой ингээ маш гоё газар байгаа. Нийт 120 км явдаг. Хорон зам. За ингээд бидээс гараад 60 км орчим явж байна. Тэр сумыг өнөөдөр явуулсан. За Хинтээ аймгийн төвөөс гараад 120 км яваад Баян Адрах суман дээр хүрээд ирлээ. За одоо Баян Адрах сум тэр ард харагдаж байна. Нийтдээ 120 за 130 км л явдаг юм. За тэгээ энэ ч болохоор энэ гоё хэсэг. Энэ юу гэдэг юм бэ? За Баян Адрах суманд хүрж ирсэн. Баян Адрах сумын Монгол хаттай өргөө гэдэг ийм төгсөлбөр байт юм байна. Хаттын тухай мэдээлэлтэй ийм жижиг төгсөлбөр байдаг. За одоо Баян Адрах сумыг харуул. За одоо миний ард тэнд хүслийн мод харагдаж байна. Тийш очиж үзье. Тэгээд түрүүний хаттын өргөө гэдэг нь тэнд харагдаж байна. За бид нар явсаар хагаад ямар тааж нарсан ойн дээр хүрээд ирлээ. Тэгээд нарсан ой дээр энэ буудлаж амраад тэгээд маргааш өдөө цаашаа хөдлөх байгаа. За тэгээд янташ гоё байгальтай. Энэ гоё байна. Тэгээд хэрэг наашигаа ирж амархаар бол энд бол байгаль маш гоё. Тэгээд зам ч гэсэн ер нь дайжгүй. Шорон зам уртлах их гоё залсан замтай. Тэгээд яг Хинтээ аймаг өндөр хаанаас одоо яг 130 км яваад их бас боломжтой. Машинууд бол ямар ч машинтай яваад ирэх та бас боломжтой. Зам нь өөр нь аюул дайжгүй замтай байгаа шүү. За өнөөдөртөө энд буудлаж амраа. Тэгээ маргааш хөтлөндөө шумуул маш их байна. Бусдаараа бол маш гоё байна да. За өглөөний мэнд. За нөгөө ойд хоноо цаахан унтаж амарлаа. Шумуул их байсныг гэж тооцвол бусдаар ямар нэгэн асуудалгүй сайхан унтлаа. Тэгээд өчигдөр орой энэ сумын хариуцах цагдаа нь хурж ирээд тэгээд зөвлөгөө өгөөд харуулга өгөөд тэгээд утасныхаа дугаарыг өгөөд явсан. Ямар нэгэн одоо нутгийн залуучууд ирж янз бүрийн зүйл бол мэдэгдээрээ. За тэгээд бас энэ хүү ойн одоо түүхэн дуршил газар байдаг. Тэгээд бас олон хаадын булш гэх мэтчлийн түүхэн дуршил газар байдаг учраас ямар нэгэн галт төмөр алдахгүй гэхээс одоо урьдчилан сэргийлээрэ гэдэг анхааруулга зөвлөмж өгсөн. Тэгээд маш их таалагдсан, гой санагдсан. Нэлээ олон газар явжсэн. Гэтэ нэгч сумын цагдаа нэрээд ингээд анхааруулга зөвлөмж өгөөд тэгээд урьдчилан сэргийлэх тийм арга хэмжээ огт авч байгаагүй. Тэгээд энэ удаа болохоор тийм урьдчилан сэргийлэх арга хэмжээ өгж өссөн. Тэгэхээр янз бүрийн зүйл болох юм бол миний уцруу залгаад мэдэгдээрээ гэсэн. Тэгээд энэ ч болохоор шүлжээ бас барьж ирсэн. Тэгээд тэр нь маш их таалагдсан. Тэгэхээр хариуцлагатай сум байна. Тэгээд ямар тач сайхан хонлоо. За тэг өнөөдөр болохоор
ийшээгээ дахиад нэг 2 газараар орж үзээд тэгээд шууд буцаад одоо Хинтээ аймгийнхаа төв рүү буцаад явнаа. Тэхэн төв рүү буцаад явна. За тэгээд дараагийн газруудыг бүгдээр үзцгээе.